За Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн эрэгтэйчүүд хуулийн дагуу цэргийн алба хана гэсэн ийм журам түүрэгтэй. Энэ журам түүргийг хэрэгжүүлэхийн тулд бол Монгол улсын их хурлаас хууль гарч цэргийн албыг одоо ямар хэлбэрээр хаах уу, яах ёстой вэ гэдгийг ингэж урамлж өгдөг. Монгол улсын их хурлаас цэргийн албаны тухай хуулийг гаргаж энэ хуулиар бол үндсэндээ бол одоо цэргийн алба бол 5 хэлбэртэй болсон. Энэ 5 хэлбэрийн хүрээнд одоо цэргийг бол алба хана гэж үзэж байгаа. Нэг дэх алба нь бол Монгол улсын зэвсгүүчин хил хамгаалах байгууллагад 1 жил буюу 12 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэнэ. За хоёр дахь нь бол оюутан цэрэг байна. Ихтэй сургууль, коллеж сурж байгаа 1-р курсын 2-р хагас сурж байгаа хүүхдүүд бол суралж явах хугацаанд оюутан цэрэг одоо сургалтанд хамрагдана гэдэг. За 18-аас 25 насны залуучууд цэргийн дүүцэрэх албыг одоо биеэрээ хаана гэж ингэж байж байгаа. Энэ нь бол орон нутгийн төрийн захиргааны байгууллагад үүрэг гүйцэтгэж үндсэндээ 3 чиглэлээр үүрэг гүйцэтгэх ёстой. 1-р нь хүмүүнлэгийн, 2-р нь гамшиг хосол, за 3-р нь хэл орчмын дэмжлэг үзүүлэх гэж. За гэрээ цэргийн алба гэж байна. Дөрөвдүгээр алба. За энэ алба бол үндсэндээ Монгол улсын батлан хамгаалах салбараас иргэдэдээ үзүүлж байгаа ажлын байр юм. Нэг ёсны одоо цэргийн алба хаацсан шаардлагатай ихтэй сургууль өгсөн хүмүүсийг бол 2 жилийн хугацаатай гэрээгээр Монгол улсын зэвсгүүчэнд алба хаалгаж байна. Энэ нь бол тухайн одоо анги байгууллагад 2 жилийн хугацаатай алба хаагаад тэгээд тодорхой одоо мөнгөийг авч агаад за халагдаад гарахтаа бүх юугаа бол хоримтлол болгоод авах ийм одоо алба байна. Нэг ёсны энэ нь бол одоо Монгол улсын батлан хамгаалах салбараас иргэдэдээ үзүүлж байгаа ажлын байр юм аа. За 5 дахь нь бол цэргийн дүүцэрэх албыг мөнгөнд төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах буюу 26 нас хүрээ та цэргийн албанд яваагүй мөнгө төлнө гэсэн үг. Өнөөдөр ихэд одоогийн байдлаар 2019 оны 5 сарын 1-ний байдлаар 350 гаруй хүн за 300 гаруй одоо 300 гаруй сая төгрөгийг бол одоо улсын төсөвт бол оруулаад байгаа. Ийм одоо үндсэндээ бол ийм байж байгаа. За 2019 оны 1-р ээлжийн цэрэг татлага явуулах тухай Монгол улсын засгийн газрын тогтоол гарсан. За зэвсгүүчний жанжин штабын даргын тушаал гарч нийслэлийн засаг даргын 2019 оны А 286 тоот захирамж гарч 2019 оны 5 сарын 3, 4, 5-ны өдрүүдэд цэрэг татлагын зохион байгуулах юм шийдвэр гарсан. За үүний дагуу өнөөдөр бид нэр цэрэг татлагын өргөтгсөн хурлыг зохион байгуулж явуулж байна. За цэрэг татлагыг зохион байгуулж явуулахад бид нэр үндсэндээ бол 2 зарчим бол барих хэрэгтэй гэж боддог. За нэгдүгээрт нь бол цэргийн зарлан дуудах хуудас авсан мэдээлэл авсан хүмүүс иргэдийг бол эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгтэй. За энэ эрүүл мэндийн үзлэгт орж ирсэн яаж нэхэр 18-аас 25 насны залуучдынхаа өвчлөлийн байдал цаашлаад эрүүл мэндэнд дүн шийдэлгээ хийх юм ажил зохион байгуулж байгаа. За хоёр дахь ажил нь бол мэдээж Монгол Улсын зэвсгүүчний жанжин штабаас өгсөн тоон даалгаврыг биелүүлэх гэдэг. Тэгэхээр үндсэндээ энэ бүгдийг ингээд үзэхэд бол өнөөдөр цэрэг татлага гэхээсээ илүү цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг хийгээд түүнээсээ 5 одоо хэлбэрээр цэргийн албыг хаалгаж байна гэж ингэж үзэж байгаа. За цаашлаад нийслэлийн хэмжээнд бид нэр 18-аас 25 насны залуучуудын эрүүлжүүлэлтийн асуудал бол хамгийн чухал асуудал. Эрүүл Монгол хүн гэдэг хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд бид өнөөдөр яах ёстой вэ гэдэг. За биднэрт бас тулгамж байгаа асуудал бол байна. Ялангуяа манай залуучууд бас эрүүл мэнд дээр бол одоо бас анхаарахгүй байна. Орон нутгийн төрийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн байгууллагаас эмгүү одоо гэдэг юм уу? Ямар нэгэн төлбөргүй одоо эмчилгээ хийх гэхээр ирдэггүй ийм асуудал байна. Тийм учраас бид нар энийг бол хороо хорноор дамжуулаад цаашдуул зохион байгуулж явуулна. За цэрэг татлагыг зохион байгуулж явуулах л одоо үндсэн үүрэг нь бол өнөөдөр бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Цаашлаад Монгол улсын иргэн үүргээ биелүүлэх тэр боломжийг одоо нээж өгч гин гэсэн. Ер нь бол өнөөдөр орон нутгийн төрийн захиргааны байгууллагад байгаа цэргийн штаб бол батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг батлан орон нутагт бол төлөөлөөд Монгол улсын одоо гэдгийг батлан хамгаалах төрийн үйлчлэгийг иргэдэд үзүүлж байгаа ийм байгууллага гэж. Тийм учраас бид нэр төрийн үйлчилгээг батлан хамгаалах чиглэлээр яаж үзүүлэх ёстой юм бэ гэдэг нь өнөөдөр цэрэг татлагын нэг гэж үзэж байгаа. За бид нар бас энэ ганцхан цэрэг татаад ингээд бас суугаагүй. Цэргээс одоо халагдж ирж байгаа дайчдаа угтаж авах. За тэдний ажлын байраар ингээд хангах энэ үйл ажиллагааг бас хэрэгжүүлж байгаа. За өнөөдөр бол 5 сарын 1-нд бол цэрэг халагдж байгаа. Бүх дүүргүүд дээр
ирсэн залуучуудаа ирсэн одоо иргэдээ ажлын байраар хангах тэр өдрөлгийг бас зохион байгуулад ингээ явж байгаа. Тэр тасаа хэллээ одоо 26-аас хүрсэн бол нэг хүн хичнээн одоо мөнгө төлөх ёстой байдаг гэж бодлоо. Монгол улсын цэргийн албаны тухай хуульд бол заагдсан байдаг. 18-аас 25 наснд бол цэргийн алба хаана гэдэг. За ингээд 25 нас 26 өнгөрсөн тохиолдолд та цэрэгт яваагүй бол цэргийн дүүзүүлэх албыг мөнгөний хэлбэрээр орлуулан хаах буюу мөнгө төлнө гэсэн үг. За тухайн одоо мөнгөний одоо 26 нас хүрж байгаа иргэний одоо төлбөрийн хэмжээг тухайн жил бол Монгол Улсын засгийн газраас тогтоож өгдөг. Энэ жилийн хувьд бол 5.3 сая төгрөгөөр тогтоож өгсөн байгаа. За мөнгөний төлбөр төлөх бас журам байдаг. Энэ журмаар бол яг хөө ямар хүмүүс төлөх үү, ямар хүмүүс төлөхгүй вэ? За манай хүмүүс бол болохоор бол юу яагаад байдаг? Яа төлөх яах гэдэг бас мэдээлэл байдаг. За ер нь бол иргэн хүн 18-аас 25 наснд бол 8 удаа зэрэгтлэхээр орсон байх ёстой. Энэ ороод үүргээ биелүүлээд явж исэн. Тэгээд цаашлаад одоо энэ журам заагдсан бол бас мөнгө төлөхгүй байх тийм бол байгаа. Тийм учраас энийг бол одоо хамгийн гол нь юм бол иргэд залуучууд өөрсдөө үүргээ биелүүлээд явж байгаа тохиолдолд бас боломж нь бол одоо хуулийн гаргалга байж байгаа гэдгийг хэлмээр байна. Залуучууд идэх болцоо хэрэг. Бид нар бол хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллага. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр иргэд гэдэг юм уу залуучууд хууль мэдэхгүй байна гэхээсээ илүү бид иргэд рүү чиглэсэн хуулийн одоо сурталчилгаа хуулийн ажлыг яаж хийвэ гэдгийг нэгдүгээр тарах ёстой. За хоёрдугаарт бол өнөөдөр Монгол улс бол иргэний арчилсан тэгээд хуулиа дээдлсэн ийм одоо төртэй ийм улс орн. Тийм учраас манай иргэд бол хуулиа дээдлээс явж байгаа гэж ингэж дүгнэж байгаа. Энэ ялангуяа цэргийн насны боловсролыг хангах чадвар бүх эрүүл мэндээр энэ юмнууд хангах чадвар энэ залуучууд руугаа яаж хандаж эдгэрийг идэвхжүүлэх хүснэг ирж байгаа хамгийн гадар нь ирж байгаа цэргийн штабны ирж байгаа энэ хоёрдугаар ээлжийн зэрэг татлах хүртлээр нэг тийм хүндрэлтэй биш юм аа гэхэд багахан хэмжээний тийм юм бодлого гаргаад үзүүлдэг байна. Дэлгэрэнгүй дарга нэмэх юм байна уу та? Баян бүрдээр нэг өрдөө татлагтай нөө бие шивээс сэтгцэн юмны өөрчлөлтөд өгдөгдийн тоорлол эсвэл цөөрсөн байдаг. За энэ үйл холбоотой гэх манайх эрүүл мэндийн төвдөр сэтгэл судлалын төв бол ажиллаулаад эхэлсэн байна. За энэ аян бол 19 оны 1 сарын 15-наас 4 сарын 15-ны хооронд 3 сарын хугацаанд үргэлжилсэн. За бол манайд бол цэргийн насны залуучуудаас чөлөөлөгдсөн залуучуудад 830 байгаа. Энэний өвчний учир бол 724 байгаа. За ингээд эрүүжүүлэлтийн хувьд бол өнгөрсөн оноос 3% нэмэгдсэн 19.2% эрүүж чадсан байгаа. 210 Түүнийхээ хамгийн гадрын дарга нараас бас сонсъё. Яагаад их болсон гэвэл та бүхэн бол саяхан цэргийн бэлтгэл сургалтанд энэ жил хамрагдсан. За нийслэлийн засаг даргын 19 оны А-дороо 284 дугаар захирамжийг үндэслэн 1-р ээлжийн цэрэг дадлагын ажлыг зохион байгуулахаар нийслэлийн 7 дүүргийн цэрэг дадлагын төвчөнд нийт 98, дүүргийн ажлын хэсэг 576, хорооны засаг даргын захирамжаар ажлын хэсэгт 1415 ажилтан буюу нийт 2089 ажилтан нийслэлийн цэрэг дадлагын төвчөнд ажиллах нэ. Нийт үзлэг тасан залуучуудад 12,735. За үүнээс 94% нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн. Хяналтанд авсан бол 5,217. Богино хугацаанд эмчилгээ хийх боломжтой 1,499 цэргийн насны залуучууд байна. За цэргийн албаны тэнцээгүй шалтгаан бол 2018 оны 1-р улиралд 2-р улирлын байдлаар 1-р улирлд 91% байсан бол 2-р улирлд 92%. За 8-р буюу эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн цэргийн насны залуучууд бол 2018 оны 1-р улирал дээр 4%, 2018 оны 2-р улиралд 3% болсон. За жингээр хасагдсан нь бол 2018 оны эхний улиралд эхний ээлжийн цэрэг дадлахаар 5%, 2018 оны 2-р улирлын цэрэг дадлахаар 5%. Баярлалаа. Цэргийн албаны тэнцээгүй шалтгаан хамгийн их тэнцээгүй шалтгаан бол медицинын чиглэлээр өөрөөр 25.4%, за докторийн чиглэлээр 16%, за 11.8% нь чих хамрах олон чиглэлээр, за нүүд бол 10.3%-аар дээрх чиглэлийн инженерийн үйлдвэрлэлээр тэнцээгүй шалтгаан байна. Сүүлийн үед бол нүдний чиглэлээр тэнцэхгүй байх
одоо цэргийн насны залуучууд нэмэгдсэн байна.